Ганагийн сүнхт давттай морил. Хичээлийн эхний өдөр сурагч бүр сэтгэл зүйн үед хэлбэлзэлтэй байдаг баг. Шинэ сургуульд шилжиж очсон эхний өдөр миний хувьд харин хар дарсан зүуд шиг өнгөрч үлээ. Намайг 14-төд манай гэр бүл өөр хот руу нүүж шинэ гэртээ болсон юм. Аав манай цалин ихтэй ажлын санал хүлээж аваад 7 хоногийн дараа манайх амьдарч байсан байшингаа зараад нүүж очиж буй хотдоо байр түрээслэн орж үлээ. Нүүдэл суудал шилжил төдөлгөөн 100 болсон болохоор надад шинэ сургууль амархан олдсон юмдаг. Хичээлийн эхний өдөр би сургууль руугаа ганцаараа явсан. Шинэ орчинд шинэ хүүхдүүдтэй танилцсан. Тэгээд бас найзтай болж чадах болов гэд хэрэндэл төгшүүртэй байсан. Сургууль дээр очиод хичээлийн хуваар авсан чинь эхний цаг математикийн хичээл болж таарсан ба 104 дугаарын ангид орох юм байна. Нөгөө анги хайж коридороор баах явсан боловч сургуулийн барилга ёстой төөрөдөг байшин л гэсэн үг. Ингэсээр хичээл эхлэх хонх дуугарч хүүхдүүд ангитай ороод саяхан л зүрхийн эцэг байсан коридор хоосорчихв. Би анги хайж явсаар хуучин янзын модоо хаалганы өмнө тулж очсон. Тэр хаалгыг түлхсэн чинь чахарч хихарсаар нэгдлээ. Тоосон дарагдсан хуучин коридор намайг өгтөж авах нь тэр. Зүнх дэвтэр хадгалах шүүгэнүүдийн зарим нь хагас онгойчсон, агаараас нь дарагдсан, шатсан юмны үнэр ханхалж байлаа. Боцож эргэх гэж байхдаа би хаалганууд дээр хадаатай ангийн дугааруудыг олж харсан юм. 100, 101, 102 гээд цааш үргэлжилжээ. Ингээд би коридороор үргэлжлүүлэн цааш явсаар хаалганы цонхоор зөрж өнгөрөх ангиудыг харвал бүгд хов хоосон байх юм. Эцэст нь нэг юм эрэл сурал болоод байсан 104 дугаар анги оллоо. Хаалганы цонхоор харвал анги дүүрэн багш нь самбар дээр юм бичиж байна. Хаалгыг нь аажуухан онгойлгоод дотогш яваад орлоо. Хүүхдүүд надад анхаарал хандуулсангүй. Би хоцорсондоо хүлцэл өчгөд багш над руу эргэж харснаа самбар дээр үргэлжлүүлэн юмаа бичив. Ичиж сандарсандаа шас улаасаар хамгийн урт талын ширээнд очиод суучихлаа. Багш самбар дээр аль хэдийн өөрийнхөө нэрийг шохоогоор бичиж. Хатагтай Тейлор гэж багштай болж байгаа юм байна би. Би яварсаар бусдын анхаарлыг татахгүй хичээж байлаа. Хичээлийн явцад би ширээ рүүгээ тонгоосоор математикийн бодлого бодсоор явж өгдөггүй цагийг арай ядан өнгөрөөсөн. Өчнөн олон цаг өнгөрсөн юм шиг санагдсан урт хичээлийн дараа завсарлах хонх дуугарав. Бусад сурагч нар босож чимээгүй хэн ангиас харж одлоо. Цагаа харсан чинь аль хэдийн өдрийн 3 цаг өнгөрч сургууль тарах цаг болчихсон байх юм. Гэвч би ганцхан хичээлдэл суусан шүү дээ. Ангиас гараад коридороор явж гарахаалгыг хайж эхлэв. Тэгтэл гэнэт нэг хүн намайг нэрээр минь дуутахад би эргээ харлаа. Нэг багш хөмсөг зангитан над руу алхан ирж байх юм. "Хөөе чи, тийм чамайг дуутаад байна. Чи шилжиж ирсэн хүүхэд байгаа" гэж тэр багш хэлв. "Тийм ээ" гэж намайг хариулахад "Хаагаараа яваад андаа залуу. Би чамайг өдөржин сургуулаар хайлаа. Яагаад хичээлээ суугаагүй" гэж их л ширүүн асуусан. "Би хичээлдээ суусан штэ" гэж тэр багшид хэлсэн чинь ямар ангид суусан бэ гэж байна. Хатагтай Тейлор хичээл суусан 104 дугаар ангид гэж өмнө хэлсэн чинь нөгөө багшийн нүдэн томорч ирээд их л ууртайгаар "Өөрийгөө хөгжилтэй залуу гэж боддог юм биз дээ жаалаа" хэмээн бараг л хайшгирч "Тоглоом чин шоглоом болох үедээ. Одоо явж үз" гэж хэлв. Би гэрлүүгээ алхаж байхдаа ямар болохгүй юм илчгээд тэр багшийг тэгтэл нь уурлуулж өргөснөө гайхсаар байсан юм. Тэгээд гэртээ орж ирмэгцээ компьютераас ааж интернетийн хайлтад сургуулийнхаа нэрийг хатагтай Тейлор гэж нэртэй хамт товшоод хайх товчийг дарлаа. Гарч ирсэн илэрц намайг бүр айлгаж өргөсөн. Бараг 10 жилийн өмнөх сонины цэхэм хувилбар өмнөх дэлгэцэн дээр минь дурайна. Тэр сонин дээр сургууль дээр гарсан аимшигт аллагын тухай бичжээ. Олон жилийн өмнөх тэр нэгэн өглөө буу барьсан солиотой этгээд сургуулийн хаалгаар орсон байна. Тэгээд буудаж харчилдэ. Тэр галзуу итгээд нэгэн ангийн үүдэнд зогсоод хаалгыг нэвт буудаж багшиг нь эхэлж хөнөөсөн гин. Тэгээд ангид орж сурагчдыг нэг нэгээр нь буудсаар эцэст нь шал нэлэнхүйдээ цусан далаа юм шиг болсон байж. Аимшигт аллага болсон ангийн зургийг сонинд нийтэлжээ.
би тэр зургийг хараад шууд л тэнсэн. 104-р анги мөн байсан. Түрүүхэн миний хичээл үзэж байсан анги. Сонин дээр бас амиа алдагсдын зургийг хүртэл хэвлсэн байх бөгөөд тэднийг хараад би нэг ангид хичээл үзэж байсан хүүхдүүдийг бас хатагтай тейлрийн инээмсэглсэн царайг шууд л таньсан. Цээж нэг л хачин хүндөргөөд дотор муу харах янзтай. Гар минь салгалж биеэр минь цэглэн гүгшиг санагдсан. Тэр шүнжэнгөө би унтаж чадалгүй ийм юм байж болохгүй үстэй гэж өөртөө давтан хэлсээр өглөө болгож хүлээ. Сургуультай явхаас айдас төрнө. Бүр нус нулимсандаа хутгалтан байж аав ээжтэй юу болсон тухай хэлсэн. Эхлээд тэд намайг шинэ орчинд шинэ сургуульд ирснийг эсэргүүцэж болохгүй юм зөхөж яриад байна гэж утсан бах л та. Дараа нь би бүтэн 7 хоногийн турш хичээлдээ явуулгүй гүлгэр царайлан өрөөнөөсөө хамраач цохуулгалгүй айдас давтан суусны дараа аав ээж хоёр маань намайг өөр сургуульд шилжүүлсэн. Өөр сургуульд шилжиж очиод хичээлдээ хамаг анхаарлаа хандуулж болж өнгөрсөн тэр хажийн явдлыг мартахыг оролдсон. Бархал мартаж чадсан. Гэвч өнөөгөөх нь надад шуудан гар захиарсан. Буцах хаяггүй, маркгүй зүгээр л дугтунд хийсэн захидал. Манай шуудангийн хаяг дээр тэр захидал ургасан юм шиг гараад ирсэн гэж болно. Дугтуг задалж дотор нь байсан хэвлэмэл захидлыг уншаад гар минь салгалж эхлэв. Ангийн уулзалтанд ирэх урилга байсан. Тэгээд захидлийн доод буланд хатагтай тейлрийн гарын үсэг байхыг би олж харсан. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Намайг бага байхад манай гудамжны үзүүрт бараг нурах шахсан балгас байж үлээ. Тэр балгасыг сүнстэй гэж ярьдаг болохоор манай хавийн хүүхдүүд тийшээ зүгэлгэн битээл салхинд огоронж гарахгүй байхыг хичээдэг байж үлээ. Балгас улсан тэрхүү 2 давхар байшингийн цутгамал хананд хагарч цуураад бутарсан байдаг. Цонхнууд нь мэдээж аль хэдийн хагарчсан шилэн байшингийн дотор шалан дээр хөглөрөнө. Нэг орой хинэн зөрөгтэйг үзэх гэж сайн найзтайгаа ханд тэр дотор жихүүцэн хуучин балгас руу орохоор шийдсэн юм. Би дарын цонхоор нь авирч орлоо. Байшин дотор тэр чигээрээ хаашаа шөглөрцөн заваан байсан бөгөөд модон шалан дээр нь хідэн давхар чимбтээ шавар овоорчихсан байлаа. Дотогшоо орох гэж зүтгэхдээ найз бид хоёр хамаг хувцас халтар дуулчихсан. Тэгээд балгас доторхыг судалж байгаад бид хоёр таацны доохон талд ханан дээр би үхсэн гих бичиг байхыг олж харцгаасан юм. Хэдэн дүрсгүйчүүл жаахан хүүхдүүдийг айлах гэж бичсэн байхаа гэж намайг хэлэхэд тийм ээ магадгүй юм гэж найз маань ээрж гацсан байж хариуллаа. Ингээд бид хоёр цааш явсаар хизээ нэгэн цагт галтгооны хэсэг байсан болов уу гэмээр өрөөнд оров. Тэнд ханан дээр нь бас нэгэн бичиг байхыг олж анзаарсан юм. Тэр бичиг нь би дээд давхрын өрөөнд байгаа гэсэн байв. Хяхран дуугарах шатаар бид хоёр дээд давхар руу өгсөв. Би урд нь явж найз маань намайг дагаад ард явж байсан юм. Би өрөөс айгаагүй. Гэвч найз маань жаахан ширэг нэдгэлдэг юм байна шүү. Дээд давхарт хараад бид урд коридорыг дагаж зүүн тишээ эргэсэн. Коридорын төгсгөлд цаана нь өрөө баган тодорхой хаалттай алга байх бөгөөд ханан дээр нь бас нэг бичиг байх нь тэр. Намайг эндээс олоорой гэж. Найз манайсанд бүр чичрээд эхэллээ. Би ч бас ялгүй самгардаж байсан ч үүнийг нууж чадсан л та. Найз одоо хоёулаа буцъя гэж шалж гарсан боловч би айх юм юуж байхгүй гэж түүнд амласан. Тэгээд хаалганы бариулыг доош нь дарахад хаалга чахран онгойв. Өрөө хов хоосон байлаа. Өрөөний хоёр талд хаалганууд байх бөгөөд ханан дээр нь бас л бичиг байх юм. Тэр бичгэн дээр миний толгой зүүн талд харин бие минь баруун талд байгаа гэсэн байв. Найз маань энэ бичгийг хармагцаа арай гэж барьж байсан айдас сандралдаа дийлтгэн тэр. Тэгээл хашгираад гүйчихв. Би гараас нь барьж амжсан боловч тэр угц татаад харанхуй коридороор пэр паргүйсээр харагдхаа боллоо. Би байрандаа зогссоор үлдэв. Айцаа нэг мөсөн дийлэхэр шийдсэн минь тэр. Зоргоо хөвчилж угаад баруун талд байх хаалгыг онгоолгоод явж орлоо. Өрөөний цаад хананд жижиг хэм бичгээр миний бие газар доор байгаа гэж бичсэн байв. Тэгэхэр нь доош шал руу хараад өөрийгөө бас нэгэн бичээсэн дээр зогсож байгаа ойлгосон юм. Тэнд миний толгой чам руу өнхөрч явна.
эргээд хар гэж үтсэн байлаа. Энэ үед орж ирсэн хаалганы тэнд шал чахрах чимээ гарахад би эргэж харсан. Хаалганы цаана ямар нэгэн зүйл өнгөрөн над руу зүглэж байх нь тэр. Тэгснээ тэр зүйлийн өнгөрөх хурд огтсон болж хаалгаар орж ирээд эсрэг талын хананд тулан зогссон. Хаалгаар орж ирсэн тэр зүйл дөнгөж саяхан хамт байсан найзын минь толгой байх нь тэр. Үхээд хөшчихсөн харцсан намайг ширтэх шиг санагдсан. Нөгөө хөвчлөөд байсан зориг минь хаашаа ч алга болж оронд нь айдас намайг эзэгнэж би хоолой мэдэн чаралсаар ойрхон байсан цонхоор үсэрчихсэн юм. Газар эвгүй унсан учраас гараа хугалчихсан. Аимшигтай өвдөлт мэдэрсээр гэрлүүгээ аав ээжигээ дуудаад би уйлаад гүйчихсэн. Цагдаа нар тэр гуужин балгасыг шалгаж үзсэн л дээ. Гэвч юу ч болоогүй. Бүр айлч ханан дээр нь бичээс байгаагүй гэсэн. Найзын маань эцэг эхийн шаардсны дагуу цагдаа нар балгас улсан байшингийн өнцөг болон бүрийг санаж нэгдсэн хэдий ч найзын минь улам олтоогүй юм. Хэдэн жилийн дараа тэр балгасыг буулгаж байсан нураалтын ажилчид хуучин модон шалны доороос толгойгүй хүүхдийн цогцос олсон юм. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Юуны өмнө оршил маягийн нэг зүйлийг хэлэх нь зөв байх. Эхнэр маань багада аав ээж ах дүүсийгээ хамт эмээгийнхээ байшинд амьдардаг байсан юм билээ. Гэвч тэр байшинд нь өвөө нь алуулчихсан гэдэг юм. Энэ аимшигт хэрэг 2 давхрын унтлагын өрөөнд болсон юм байж. Тэр явдлаас хойш 20 гаруй жилийн турш өнөө өрөөг агуулах маягаар ашигласан байгаа юм. Хатмууд маань байшингаа зарах гэж өчнөө үдсэн боловч жижиг хот учраас хүн болгоно л тэнд юу болж өнгөрснийг мэддэг болохоор зарагдаагүй юм гэсэн. Тэгээд л тэр аимшигтай гунигтай дурсамж агуулсан байшинда хадмынхан аж төрс өрөөгөө. Эхнэр бид хоёр сүү тавьсны дараахан өвөөгийнх нь хэрэг задарч шинэ баримт нотолгоо энтер олдоод шүүх хурал болсон юм. Би эхнэрээ хадмуудыгаа сэтгэл санаагаар дэмжихээр тэдэнтэй цуг шүүх хуралд оролцсон бөгөөд нотлох баримт болгож авсан хэргийн газрын зургуудыг нүдээр үзэж үлээ. Ёстой хэрэгт хэмээр. Хэргийн нэрийн ширийн хэн холбогдолтой байсан тухай шүүх ямар дүгнэлт гаргасныг энд ярихгүй байсан зүйтэй болов уу? Яагаад гэхээр түрүүн хэлсэнчлэн жижиг хот учраас хүн болгон тэнд юу болж өнгөрснийг мэддэг. Тийм болохоор хадмын талынхан болон өөрийнхөө гэр бүлийн амгалан тайван байдал хувийн нууцыг хадгалж үлдсэн зөв гэж шийдлээ. Эхнэр бид хоёр хормоо хийснээс нэлээд олон жил өнгөрч байсан үе. Ямар ч жил байсан манай 2 хүүхэдтэй болсон байсан ба тэр үед том маань 6 настай байсан юм. Олон жилийн өмнөх аимшигт явдлын тухай хадмууд маань дурсахыг хүсдэггүй учраас хүүхдүүд маань тийм зүйл болсныг одоо хүртэл мэддэггүй. Нэгэн зул сарын амралтаар манай гэр бүл хадмуудын дац очиллоо. Ганц манай айхч гэлтгүү эхнэрийн манай ах дүү нар хүүхдүүдэд дагуулan ирж яваа гин. Тэгсэн чинь зун хадам аав нөгөө аллах болсон өрөөнд засвар хийгээд ач зээнараа ирэхээр тоглодог хондог өрөө болгосон байв. Бүр зориулж тэр өрөөнд 60 инчийн зурагт хүүхдийн бүйдэн сандал авч тавьжээ. Эхнэр бид хоёрт энэ таалагдаагүй ч хадам аавын хичээл зүтгэлийг нь бодоод бас хоройтой сэдвийг хөндөхийг хүсээх учраас чимээгүй л байлаа. Манай хадмын да хамгийн түрүүнд ирсэн юм. 6 настай хүн маань тэр өрөөнд ганцаар ороод тоглож эхлэв. Манай хүү ер нь нэг газараа тогтож өгдөггүй энд тэнд гүйж байдаг өрөмний өт шиг хүүхдэлдээ. Гэвч тэр өрөөнд ороод таг болчихлоо шүү. Хадмуудтайгаа юм ярьж хэдэн хондог вино уусны дараа би хүүгээ шалгахаар нөгөө өрөөнд орлоо. Хүү өрөөнд зурагтнаас нүдээс алгалгүй томоо тойгийнх чинь сууж байх юм. Би хүүгээсээ бүхэн зүгээр үү гэж асуухад тийм ээ гэхээс өөр хариу хэлсэнгүй. Тэгэхээр нь за гэчихэд өрөөнөөс гарах гэтэл хүү маань "Аава би энэ өрөөнд унтах юм уу?" гэж асуулаа. "Яасан бэ миний хүү?" гэсэн чинь "Би энд унтмааргүй. Энэ өрөөнд надаас өөр хүн байна" гэж хэлхэн тэр. Миний нурууны шарвс босох шиг л болсон. Ээлдэв янзын муу бодлоо зэгцлээд би хөвгөлтэй дүрвэсгэн хүүдээ. "Тийм ээ минийхөө. Би бас шамтай хамт энэ өрөөнд байна штэ" гэж хэлтэл хүн маань "Гүй, та бит хоёроос өөр нэг хүн" гэж хариулсан. Би шалуухан шиг л "Ямар хүн юм бэ? Том хүн үү, хүүхдүү, муухай аштай байна уу, эсвэл ээлдэг байна уу?" гэдэл хүүгээсээ нэг дур баахан юм асуугаадах. Том хүн гэж хүү хэлэхдээ би "Тэр хүн чинь одоо юу хийж байна гэв?" "Тэр хүн таныг ажиглаж байна." Би барьцаалдахгүй гэж юм. "Өвөө эмээгийнхээ гэр зөндөөл ирж ус ирнэ, өмнө нь чи юм ярьж байгаагүй дээ" гэж хэлв. Хүү маань
Тэр хүн энэ өрөөнөөс гардгүй, харин би энэ өрөөнд өмнө нь орж ирж байгаагүй штэ гэх тэр. Яриад байгаа тэр хүн чи яг одоо хаана байна гэж лавлсан чинь хүү маань зурагтнаас харцаа салгалгүй өрөөний цаад болон руу ээжийнхээ өвөгийн алуулсан хэсэг рүү заагаад тэнд зогсож чинь тэгтээ нэг хөдөлдгөө мө гэж хариулсан. За минийх хоёулаа эндээс гарыг гэд би хүүгээ дагуулan тэр өрөөнөөс гарч одлоо. Маргааш нь эхнэрийн ах トゥ нараа хүүхдүүдэд дагуулan ирж жаалууд тэр өрөөнд хонож тоглож зурагт үзсэн ч хүү маань тийшээ дахиж оролгүй байсаар бид харьцаасан юм. Ингээд энэ удаагийн шүн дунд сонсох түүхүүд дуусч байна. Сая өгүүлсэн 3 түүхээс аль нь танд хамгийн их таалагдсныг сэтгэл хэсэгт бичин үлдээгээрэй. Мөн ганагийн сугаа дэмжиж лайк, шеэр, subscribe дараарай. Дараагийн түүхүүдээр удахгүй эргэн уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.